За Монгол Ардын өрсөлдөмийн тухайд бол манайхан мэдж байгаа инквери дараагийн хувьд бол бас хурлын ном журмын дагуу хийсэн хэдий ч хуулийн хугацаанд бичиг баримтруулалттай бол хэлийн албаны тодорхойлолтыг бол дутуу ирүүлсэн. За энэ бол одоо зайлшгүй нэр дэвшигч, бүртгүүлэгч, ирүүлэгтэй дараах бичиг баримтыг ирүүлнэ гэдэг ингээд заасан заалт тодорхой байж байгаа зүйл. За мөн 143 дугаар зүйлд зааснаар бол нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндслэл болж байгаа. Энд бол заасан байгаа. Бичиг баримт дутуу эсвэл хуурамч тохиолдол гэж. Тэгэхээр бол мэдээж одоо бичиг баримт бол дутуу ирсэн учраас бол энэ бол бүртгэхээс татгалзахныг үндсэл болж байгаа. Бид бол Монгол Ардын өрсөлдөөн намаас бичиг баримтыг яг хуулийн заасан өдрийн өдөр ирж гардуулсан л да. Морин цагт гэдэг бүгд ирсэн шүү дээ намууд. Тэгээд шөнийн 24 цаг хүртэл хугацаа байсан. Тийм учраас бид Эрдэнэжимийн инженерийн хэмжээгээр Эрдэнэжимийн 49-оор хэлээд за энэ хэлний тодорхойлолт дуу байна шүү. Ороо 24 цаг хүртэл цаг байна. Ингээд 49-оор бичгээ өгөөд за хэл хамгаалах газрын ихнийг 24 цаг хүртэл 49-оор тэнд та нар ажиллах ёстой гэдгийг одоо очиж бичиг баримт авчраас заавал хүн байх ёстой гэдэг тэдний хэлийн холбогд албаных нь бол бүгд байсан. За манайх ч гэсэн энд тодорхой ажилтнуудад томилоо тэр бичгийг гүйцээж авчрах авахд нөхцөлийг бол бүрдүүлсэн. Тэгээд 23 цаг 20 минутын үед бол бас Монгол Ардын өрсөлдөөн намаас хүн ирээд тодорхойлолтын оронд 2 хуудас тайлбар өгсөн. За хэлийн албан дээр бол бас 23 цаг 30 үед утсан байна лээ. Тэгээд 23 цаг 50 минут хүртэл байж байгаад тэндээс бол бичгээ амбал аваагүй. Тийм учраас бол миний дээр хэлсэнчлэн энэ бол дутуу ирүүлсэн гэж үзэх үндэслэл болж байгаа. Нэгдүгээр нь. За хоёр дахь хувьд бол цагдаагийн байгууллагын тодорхойлолт болж байгаа. Ялгүй хэсгийг одоо тодорхойлох бай. За цагдаагийн байгууллагын тодорхойлолтоор бол ялтай гэсэн одоо тодорхойлолт нээсэн. За мөн Сүхбаатар дүүргийн шүүх, Хэрүүгийн иргэн шүүх, анхан шатны шүүхийн шүүгч Улбаатарын гаргасан одоо шүүгчийн захирамж байгаа. Сонгуулийн тухай хууль заасан нэг заалт байгаа. Тэрний үгээр шаардлагатай гэж үзвэл сонгуулийн ерөнхий хороо зөвхөн сонгуулийн төв байгууллага холбогдох байгууллагуудаас бичиг баримт гаргуулж лавлага авч болно гэсэн заалт. Энийний дагуу бид бол ажлын хэсгээс албан ёсоор Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгчд бичиг явуулж энэ шүүгийн шийдвэрийг л авсан л да. Тэгээ энэ дээр бол энэ шүүгийн шийдвэр дээр зааснаар бол ялгуу тооцогдох хугацаа нь 2017 оны 8 сарын 2-ноос одоо эхэлнэ. Өөрөөр хэлбэл тэр хүртэл ялтай гэсэн үг шүү дээ, тийм ээ. За дээр нь инкверийн өмгөөлөгч дуламжийн одоо инквери даргаыг ялгуу тооцоолох тухай тавьсан нэхэмжлэгийг бол хэрэгсэхгүй гэсэн ийм шүүгийн шийдвэр гарсан байсан. Тэгээ ингээд нэгэнт одоо хуулинд заасан их үхий байгууллагууд нь ингээд бичиг баримтаа хариулсан байхад сонгуулийн ерөнхий хороо бүртгэнэ гэж хэлэх бол тийм хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Зүгээр гадуурын хэвлэл мэдээлэлээр сонгуулийн ерөнхий хороо улс төрийн ямар нэгэн нөхцөл байдлаас хамаарч гэдэг юм уу бүртгэхгүй байж гэдэг юм уу. Хуульчд, хувь хүмүүс за тэгээд янз бүрээр тайлбарлаж байгаа л да. Нэр өхөө хуульчд бол бас тайлбар хийж байгаа шүү дээ. Гэвч одоо яг л одоо үнэхээр хэлийн албаны тодорхойлолтоор 13 сар 25 хоног Монголд байгаагүй нь одоо тэгэл тодорхой байгаа юм ч одоо сүүлийн 5 жилд 6 сараас дээш хугацаа гэж хугацаа байгаа шүү дээ. Тэгэхээр ч одоо 6 сар бит 13 сар 25 хоног гэдээ ирчихээр одоо бид хэлийн албыг бол та нар удлаа юм ирүүлсэн байж гэдэг юм уу буруу байна гэж хэлэх юм байна.